Бүгдээрээ сайн уу? Өрөмтэй даалгыг цэцгээ бүгдээрээ. Би ойр өрөм идмэр санагдаад байсан учраас өнөөдөр өрөм хийхээр өрөм гаргаж авахар бэлтгэж байна. 1.5 сүүн 36-ын тослогтой сүүн крем хоёроор гэрийн нөхцөлд гэрийн аргаар пакеттэй сүүгээр өрөм гаргаж авцгаая. 1.1-ийн хязгааны хэмжээтэй холиод тэгээд сүүгээ халаагаад нэлээд сайн халаажгаад сайдар самарна. Нэлээд сайн хөөсрүүлэх хэрэгтэй. Гол нь хөөсрүүлнэ. Хөөсөртөл нь сайхан самарна. Би ер нь 108 тоолж байгаа самарчихад яг таалж шээ. Яг сайхан хөөсрөөд ирдэг байхгүй. Сайхан самарч өгч байна. Харж байна уу тэр хөөсийг? Ингээд сайхан хөөсөртөл нь самарчихна. Тэгээд гол нь буцлахгүй шүү манайхаа. Хөөрүүлэхгүйгээр халаагаад 90% ингээд халаагаад тэгээд хөөсөртөл нь самраад тасалгааны төмөртүүд байлгаж агаад тэгээд хөргөчөндөө хийгээд хонуулчихна. Тэгээд өглөө нь өрөмтөд алах иднэ гэсэн үг. Гол нь тасалгааны төмөртүүд 7-8 цаг, хөргөчөнд бас 7-8 цаг байна гэсэн үг. Гар мэдээ чилэн дөрвийн давгаар чилэн ингээс хөөсөртөл нь сайхан самраад тасалгааны төмөртөд 7-8 цаг байлгана. Ингээд сайхан хөөсөртөл нь самарчихсан байна. 1 цагийн дараа шаргалтаа сайхан өрөм гарч ирж байна да. Нилэн гоё өрөм гарах шинжтэй харагдаж байна. 8 цагийн дараа өглөөний мэд сайхан өрөм иднэ. Нилэн сайхан өрөм гарсан байгаа биз. Янзын сайхан шаргалтсан сайхан өрөм гарсан байна. Тооноос салгаад сайхан ингээд яана гэдгэлээ нэг ингээд ямар ч гэсэн ингээд амнаа. Гараа угаасан байгаа шүү. Гараа угаагаад гараараа ингээд баг авцсан нь илүү амар идэв. Тэгэхгүй хосуур мосуур янз бүрийн юм ашиглахаар урагдан цоорн хуваагдчихдаг. За ингээд сүүгэн сайхан шүүгээл ингээд талхан дээр тавиад идэхэд янзын бэлэн болж байгаа юм да. Энэ удаа их янзын сайхан гарсан байна. Машин янз. Ийм дуу тавьсан шүү. Монголоос нэг шанаас гэж аяа. Том шанастай. Энэ би икеанд авах хартаж шүү.